Монгол Улсын ерөнхий сайдын нэвтрүүлгийг үзсэн. За маргааш нь Завхан аймагт иргэдтэй уулз. За нэг 7 сумаар бас ажиллах ажилтаа явж байгаад ирсэн. Өчигдрөөр ирсэн байгаа. Ерөнхий сайд бол $500,000 гэж ярьчаад дараа нь хэдхэн хормын дараа 1.5 сая $1 авах авсан гэж ярьсан. Намайг. За тэгээд хүнээ хэлээгүй. Хажууд нь нэг хахуул авч яхад нэг хүн хажууд нь байсан. Тэгээд тэр хүн нь одоо өөрөө гуйсан учраас хэлэхгүй гэдэг ийм л юм ярьсан. За тэгэхээр энэ бол ор өнцгөө гүтгэлэг. Ерөөсөө ийм болоогүй, ийм хүн байхгүй, ийм мөнгө байхгүй. Тэгэхээр энэ нь одоо ямар санаа зорилгоор өөрөө худлаа гэдгийг мэдсээр байжээж ийм гүтгэлгийг ярваа гэдэг дээр би бол дүгнэлт хийж байгаа. Энэ хүн одоо орох байх газаргүй болсон гэдэг нь тодорхой болж байна. Өөрийнх нь холбогдсон олон асуудлууд одоо тодорхой болж байна. Энэ ер нь байд сууж чадхаа болж байгаа шиг байна. Энэ би бол сэтгэл зүйн хувьд энэ гэмтэлтэй байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны би намар 9 сарын 24-ний өдөр 5-гийн таймд одоо орохдоо одоо тодорхой асуудлуудыг ярьсан. Тэр дотор би бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Би ер нь энэ хүний үгэнд итгэхэ болцсон гэж. Яг тэгэхээр цуг сууж байгаад ингээ юм ярихаар худлаа яриад байдаг. Дотор нь одоо 1, 2 юм уу 3 хүн лав байх шүү. Өөртөөгөө зөрчилдсөн. Ийм болцсон гэдгийг би одоо тэр 5-гийн тайм одоо гэдэг нэвтрүүлэлт орохдоо би бас хэлж ирсэн. Тэгээ миний итгэл үншил бол улам тодорхой болсон. Энэ хүн би юу? Одоо ийм юм ба одоо нэг ийм зүйл байгаа. Одоо намайг одоо ийм их хэмжээний одоо 6 орчим тэрбум төгрөгийн ахуулын юм яриад байгаа байхгүй юу? Ийм их хэмжээний одоо хахуул авч ийсэн тэр сонсголын өмнө юм уу дараа нь юм уу гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ өөр ерөнхийсэд байсан юм шүү дээ. Тэр үед өөрийнх нь харьяа тагнуул нь байна. Атх нь байна. Цагдаа нь байна. Тэгээ энэ одоо ийм том хэмжээний хахуулыг хууль зүйн сайд нь аваад сууж байгааг мэдсээр үжид энэ хүн одоо нуугаад байсан юм уу? Одоо эн чинь бүр өөрөөс нь энэ өөрийнх нь ярьснаас ургуулад ингээ маш олон асуултууд гараад байгаа байхгүй. Одоо жишээлбэл намайг голомт капитал гэдэг байгууллагаас одоо дамжуулаад хахуул авсан тухай яриад байгаа байхгүй. Би сонсголын үеэр голомт капитал гэдэг одоо энэ талбай урт талын офис төмөр замын удаан жаргал ган уягна өөрсдөө зөвлөх туслахын ах トゥ хамаар дөхөн этгээдүүдийн нэрээр 10 офс харин авилгаар авсан байна гэж би өөрөө нотолж ярьж ирсэн этгээд багхгүй юу. Тэгээ чи өөрөө логик байхгүй байгаа зү. Би энэ байгууллагаас энэ хүмүүс нүүрсчэд авилга авсан тухай би өөрөө илчлээд нотлох баримттайгаар тэр баримтуудыг гаргаж ирсэн хүн одоо энэ байгууллагаас ийм авилга авсан гэ өөрөө яриа суугаад байгаа. Чи одоо ямар ч логик ба. Сонсголын анхны зорилго нь юу байсан бэ? Тухайн яриан дээр бол одоо бодийн мэдээллийг олох ийм зорилготойсэн. Гэхдээ энэ оптик гэрээг нуусан гэдэг ах. Энэ оюун эрдэнэ чи өөрөө 4 оптик гэрээг нь байгуулсан шүү дээ. Энэ оюун эрдэнэ засгийн газар. Гэхдээ чи логик байна уу? Таныг АТ гэдэг үгэн гэж шүү дээ, тий. Гэхдээ энэ одоо би энэ чадахгүй заяа. Энэ өөрөө өөрийнхөө ярьсныг нотолж чадахгүй. Энэ өөрөө гүтгэлэг гэдгийг мэдчихэж байгаа этгээд байхгүй юу? Тэгээ энэ өөрөө одоо нэн даруй одоо өнөөдөр очиж мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэр хүмүүсээ заах хэрэгтэй. Тэр баримт нотлохоонуудаа одоо юу яах хэрэгтэй. Тэр авилга надад одоо авилга өгсөн гэдэг компаниуд гомдол юу мэдээлэл гаргацсан байлээ. Энэ одоо бас гүтгэлэг тараасан хуулийн хэлтийн байгууллага шалгуулна гэдэг. Энэ харьяалынхаа дагуу цагдаа биш авилгатай тэмцэх байгууллагын одоо харьяалал шалгах ийм одоо зүйлийн талаар яриад байгаа байхгүй. Би одоо энэ яахгүй би одоо өөрөө очино. Өөрөө одоо тэр тайлбар мэдүүлэг одоо өгнө. Тэр одоо эзэн холбогдогчийг энэ хүнээс очиж тэр байгууллага шалгах хэрэгтэй байхгүй. Энэ ер нь өөрөө энэ очисон очоогүй энийг тэр байгууллага шалгах хэрэгтэй байхгүй. Таны Монгол Ардын намаас хамгийн хандив авсан гişүн гэсэн. Тийм их хандив авсан. Гэхдээ одоо энэ би нэг юм бодоод байгаа. Би нэг нодно огцрох амархан жагсаал үер хэлээч. Энэ хүний ер нь мөнгөний баримжаа алдагдсан баг шиг байна. Энэ хүний өөрийнх нь ерөөсөө мөнгөний баримжаа алдагдсан. Энэ ямар хэмжээний мөнгөний тухай яриад байгаа ер нь өөрөө одоо бидж гин үгүй. Энэ одоо өөрийнх нь хувьд хямд
Бага энэ чинь нэг 50 саяар иргэдэг торгочих тухай ярьж ирсэн. Энэ аманд орсон тоогоо ярьд. Эний өөрийнх нь хэрэглээ. Одоо юугаа игээд дандаа гадаад амьдраад байгаа юм. Хэний мөнгөөр яваад байгаа юм. Ийм тансаг болцсон. Тэгээ энийг шатах хэрэгтэй шүү дээ. Таны зүгээр саврын чуулган халуухан болсон гэжээс тэгэхээр өнөөдөр чуулган нээлттэй хэлээ. Яг юу болох юм бэ? Халуухан гэж та юу тодсож хэлсэн бэ? Тэгээ та нар харж л байгаа шүү дээ. Сая би одоо Завхан аймгаар яваа ирлээ. Сайхан одоо халуухан дулаахан ийм одоо хавруулж байна. Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслөөр ямар хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна? Энийг Монгол Улсын засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачилсан Улсын их хурлын гишүүний одоо ёс зүйтэй холбоотой хуулийн төслийг Монгол Улсын засгийн газар дэмжсэн санал өгсөн байна. Сая үл ялгдагчдаа гэсэн хэд хэдэн чуулганы нээлтэн дээр л харагдлаа шүү дээ. Ер нь ёс зүй та юу гэж харж байна? Одоо ялгдагчдаа гэсэн одоо чуулганы Энэ ч гишүүнийх нь бүрэн ирэх байж байгаа шүү дээ. Тэ. Нөгөө Эрдэнэс Монголоос авсан 20 сая Америк доллартай холбоотойгоор Солонгоо дэд сайд аснаас бодлого авсан л та. Тэгэхээр энэ үндэслэхүү B2 бол одоо үндэслэхүү юм ярьсан хаа би гिचгийн мэдүүлэг өгсөн. Та энэ дээр шинэ мэдээлэл байна уу? Явцын шалгалт тавьсан яа. За энэ асуудлыг би одоо хизээ хэлжлээ. Сая 3-7 хоногийн өмнө хэвлэлийн баг хурал хийх үеэр нэг хэлсэн тийм ээ. 20 сая долларын ам долларын зарцуулалттай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад харьяаллын дагуу авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн. Яагаад тэгэхээр одоо нөгөө талд нь тэр хөрөнгийг зориулт тусаар зарцуулсан хүмүүс надад нийтийн албан шалтнууд байсан учраас цагдаагийн байгууллага нөгөө одоо авилгатай тэмцэх байгууллагын харьяаллын эргийг шалгаад аж бас хуулиараа болохгүй. Тийм учраас прокурор одоо авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. За энэ хүрээнд бол авилгатай тэмцэх байгууллагаас та бүхэн мэдээллийг тодруулах хэрэгтэй. Олон асуудал одоо би өөрөө шалгаж одоо явсан тэр байтугай огцрох амархан жагсаалын үеэр одоо 2025 оны 5 сар гэсэн үг тийм. Огцрох амархан талбайд болж ирсэн загсаалын үеэр энэ оюу толгойн одоо 20 сая доллароос зарим хэвлэл рүү хаалтын гэрээ хэлбэрээр мөнгө гарсан байна. Тийм учраас энэ их өргөн үрээтэй шалгалт болох байх гэж бодож байна.